Тамирчин хүн юм чинь арвин бэртэл авч ирсэн байхаа. Хамгаас илүү гэмтэл авсан чи одоо би 21 оны хөлсийн тэмрийн чуулганаас алт авахын өмнө гэж хэлдэг шүү дээ. 20 онд өвдөгнөө ширүүсэн тасраад яг 20 онд ингээд заслаа хийгээд яг өнөө корона таарсан. Тэгэхээр бас бүхэл 9 сарын амралтаар яг сайхан ингээд чөгчүүлээд тэгэхээр бас 20 оныхон 2 уралдаанд бас алт мөнгө авч исэн. Бэртлийнхэн дараах нь уу? Одоо хөлбөмбөний заслын 9-аас дараа 9 сар дараа би улсын аврагад очиод дөд тэргүү хөрсөн. Гэвч манай багш нар үл жалгаж тий бэртэл авахаас айгаад барилдуулаагүй. Өргөд 11 сард нь очиод төрүүлчихсэн. 21 он бол ирэх үед өвдөг басынхан муу байсан тэр үед гэвч одоо гол нь одоо гүцнээ бэлтгэлд орж ягаад мөрөгдөл дээр ороогүй. Тэгжгээд очиод орхио олох хэмжээнд нь алт авсан. Тэгээд бүр жирэг ороод. Тэгээд шийдвэр дуралдаан дээр алт авсан. Вау. Одоо тэр үеэл надад их амар дараастай. Одоо ингээд амар нэг сэтгэлийн тамир. Одоо хамгийн доор байсан үе. Гэвч өөрөө ингээд алтад төрөөд ингээд ихрэхээр бас амар жирэг орд юм байна. 19 онд холдны ширүүс тасарсан байхгүй юу. Тэгээд би чинь 4 сар бэлтгэл хийжгээд заслын өгөхөөс өмнө 4 сар бэлтгэл хийжгээд 19 онд дэлхийн чамд очиод хурал авчихсан. Юу заслаа хийхөөс өмнө бэлтгэлээрээ холныхоо ширүүс тасрах. Вау. Ямарыг бодоод ингээд тэгээд тэр өвдөхгүй мүү? Өвднөө. Одоо төсөн шүү дээ. Одоо яг үннэлгээд мас чи ингээд урдад амар өвдөн. Тэгжгээд яг ингээд талбайдран гарах үед бүгдийг марчих. Төвжин дээр гарсаар ингээд сандрдгоо. Үгүй. Сандрахгүй. Зүрхбүд. Тийм үү? Нэг сандрахгүй. Одоо бараг тэгээ сандрахгүйгаараа бас идэж илээ гэж байна. Бэлтгэл хөдөлгөөнөө хийгээд яг тэр нэг хүлээх акшнд л ямар сандарна. Гэвч яг төвжин дээр ингээд алхаа гарах акшнд өргө хамаагүй болж. Тэгвэл чи хөл гарч ичрээ. Хотооч явдаг шүү. Нээрч өрөх шүү сонирн болно. Яг ингээ гараад нөгөө өрсөлдөгтэй гараа хатгаа барах үед зүгээр болчих барина. Ялгатаад уйлж байсан удаа байна уу? Байна. Тийм ялгатлаасаа одоо олдох сургамж нь юу байдаг бол? Одоо багтаан байх үед бол уйлжсан. Одоо юунд ойлгохыг би яга нэгэн дийлсэнгүй гэж байлдаг байсан. Би лав чарм хайж байгаа таны дийлнэ гэсэн тийм нэг жирэг ордог. Одоо хамаг сүлдөлөөнүүдээ манай 15 дугаар хчааны тамирын чиглэлд би 5 дорсон шүү дээ. Яг гол 2 оны дийлдэг 2 оны дан дийлэгдсэн байхгүй юу? Амар байлсан. Тийм үү? Одоо юунд байсан гэвэл ч одоо минийс тамирын юу нэ хамгийн өтсийн нэг тэмцээн байсан. Тэгээд амар сайн барилдан амжилтанд аврын алт тавна гэд өндөр байранд өөрийн биеийн хүргэсэн байна. Тийм дараас ихтэй. Тэгээд ижиг дагаар ирэх үед бүр байлаад мөгшиж ирүүлсэн. Тийм үү? Одоо гол нь бол одоо би ингээд тамираны ингээд дуусгаж ийн бас өөрийнхөө санаа төрсөнгүүх гээд амар ингээд өөрийн бие дамс. Медалийн дүнтэй тамирын замаан төгсгөж сайхан төгсгийгөө батсан. Гэвч санаа төрсөнгөө чинь бүр амар готрлоо. Надад чөлөө тавиад хөдөөгөөрөө одоо яваа ирсэн ч харин зүгээр болцсон. Тэгээ өнөөдөр ялгадал чам бас л нэг сургамж өгсөн байхаа. Одоо хаашнад ядаа болж гэж байдалтай. Одоо ч одоо юу штэ сургамжчул байна. Гол нь бол одоо өөрдөө л өөрийн биеэс л асуудал өөр штэ. Багш сургаагчуд бүр тэгэд ямар надад дэмтсэн, хавсарсан. Гол үед надаа өөрийн биенээ байдлаасан болоод одоо сайхан барилдэл өөрийн биедээ л гомдсон штэ тийм үү. Чиний бодлоор ингээд тамирчдад ялалтаа хамгаалах нь гэж байдаг уу? Ялгадлаа даван туулах нь гэж байдаг. Надад бол ялгадлаа даван туулах нь бол илүү гэж байдаг шиг байна. Гол нь одоо элаа ирж их үед бол амар одоо хажуудан би дийлээ гэж бодсон шүү дээ. Гэвч яг тэр үед бол ингээд нэг хүнтэй хашин буух цаг байна шүү дээ. Амжилтанд хүрэхгүй юм уу? Одоо нэг доогуур явдаг юм уу? Тэр үед өргөж яаж юу гэн одоо өөрийн сэтгэл өнөд давж дахиад тэр өндөр төвшөнд хүрэхвэл амар гэж байна шүү дээ. Уулынхаасаа илүүч бэлтгэл хийдэг юм уу? Одоо санаа бодлооны уулынхаасаа улам өндөр төвшөнд тавих юм уу? Одоо тэр нэг үйл хамгаас гэж юу? Би одоо дахиад ялагчаад одоо яад дэш ангарах уу? Дахиад ялагчвал яах вэ? Одоо тэгэхгүй үед дараас л амар байдаг хөрх. Чи дэлхийн маш олон улс орноор явж исэн. Тэг мартагдчихгүй нөгөө даны тэмцээн гэсээр л улсад болсон ямар тэмцээн бэ?
Би хамаг дөрөв 15 онд Азербайджанд очиод тэр олон улсын шийдвэр туралд анштай төрүүлсэн. Тэр үе чинь би өөрөө нь манай төсөнд улсын тамирын шоколадны алт байсан. Олимпикоос хүрэл авсан тамирчин байжсэн. Тэд нэгэ хожж байгаад би алт авчи. Тэр үе чинь бол би сарай одоо баримт хүрээгүй, насан хүрээгүй байжсэн. Тэгээд тэр хоёр том тамирт маань хажаад гээд дийлээд авраг хөрөнгөд одоо бис өөрөө бис өөрөө дэлхийн төвчөнд явбал бас болох юм байна гэдэг тэр нэг хүч орж ирсэн надад. Гадаадд байх чамд холцсон хамгийн дулаахан эсвэл сэтгэл хоногчсон тийм дурсамжууд байна уу? Байна. Сүвис улс байдаг байх. Уур амьсгал нь хүртэл манай уур Монголтай ямар адил гоё санагдсан. Одоо тал нь малтай бас одоо малтай өхөр малтай жийсэн. Тэр үед ямар тавиухан санагдсан. Тэгээ урт хугацаагаар гэрээсэн хол ингээд тэмцээнд оролцохдоо юу их санддаг юм? Одоо хамаг дөрөв санах нь ч бол одоо урдаад улс өвөр Монголд нэр алтрын авчирыг бодно. Араас нь бол одоо аав ээдтэй бас нэг сайхан амжилт дүүрэн одоо өвөр дүүрэн бүлэгтэй ирээл гэж боддог. Иж жоох талаар танаас яаж зогсож болдог бол тамирчин хүн иж жоохч бас нөлөөд чанга шаардлага баримжаа харах зээлтэй. Тий. Би ч одоо манай тэр нэг допинг байдаг шүү дээ. Тэр одоо шинжилгээнд ороод би 10 жил болж байгаа. Яг одоо хаавал хаангад дагаа явна шүү дээ. 10 жил явах чад бол арви мэддийлээгүй. Гол нь одоо бүр суусан газраас юм уу тэр уралдаан хийж байгаа гарч гаргасан юмнуудыг идэнэ. Тамирчид зориулсан хоол. Тий. Өөр сайхан амттай шивдэм мөрөө олж идэггүй. Тийм, бид хоёр бөөжөнд байх бас тийм шүү дээ. Чамайг бодол хийлээд бид хоёр одоо хамах голтой, цэвэрхэн шиг газруудын нэрж хайж идэн. Тийм, эсвэл би гэртээ чам таавал хийж өгнө. Үнэн. За, Британаас гадуур чиний хамгийн дуртай амьдралын хөм маяг ямар бол дур сонирхол? Юу төлөөс аваадж үднэ. Жураг журж үдлээ. Намонг шүтлээ. Савс им нөхөө сууж. Юунд төлөө хурд дийлж байна. Британаас гадуур бол олон юм сонирхож үзье, дуршиж үзье гэж бодно. Өөрөө нэг оролцоо нэг сектор наснда одоо хариу өттэй үед яг тамирагад гол руугаа тийшээ явсан болохгүй бүр ойртод дийлээгүй. Одоо нэг жаахан чөлөө гарахлын бүгдэнд хүрж үдэж байна. Чиний бодохоор эмэгтэй хүнээ хамгийн үнэтэй хүч чадал нь юу вэ? Жирхсэс. Самбаас байхаа. Харин би бас чиний уралдаад ороход ингээд сандардаггүй гэдгийг сонсоо бас ямар жаргатай ихтэй ингэж бодож шүү дээ. Бас арви юмнаас яахгүй юм бэлээ. Арви юмнаас тэгээд хэлширэхгүй. Юмд хүрнэ. Цаана гартал. Тий. Адуу малтаас ойртно. Мөр өнөхтөртэй. Эмэгтэй дүүнэрдээ бас ямар нэг имийг одоо чиний сурч мэдсэн танаас хуваалцъя гэж боддгоо. Одоо хэлэхэд манай хүүхүүлсүүд чи одоо би хүүхүүлсэн шүү. Энийг хийж болохгүй, тэр хийж болохгүй гэсэн юм байхгүй. Эмэгтэйсүүд хүүхүүлсүүдтэй байдал. Тэгээ яг үнний нэг юм ингээд шийдмэгээ хийгээ бодвол хийвэл таарч. Бүр хийдэл. Бүтэн чадалч бол араасан гараа ирээд л явах юм бэлээ. Ундраад л. Жирэг байсан цагт бол бүр жирсэндээ хурд дийлэх юм байна. Яг тамирын замаар яваад хэдий жил болтлоо гэсэн үг үү? Яг мөрөгдлийн сургуульд яваад. Би чи 10 оны нөхсөрд ирсэн. 15 жил. 15 жилийн өмнөх тэр жоохон чандган цагаанд юу гэж хэлмээр байна өнөөдөр? Тэр үеийн сонголч мөлжөв байна гэж хэлмээр байна. Тий. Одоо юунд соёлоороо явсангууд бас тасгай мөрөгдлөөр яваад бас олондоо танигдлаа. Бас сайхангаа өөрийн сансандаа хүрлээ бас болж ийн гэж бодож байна. Бүх барилдах дахиад чөлөөт бүх чиний хавьд одоо утга учир нь юу вэ? Нэг л өглөөрээр хэлсээр жирэг явуулж явсан даа нэг. Тий. Би чамайг дөвжэн дээр ингээд итгэлтэй тамирчин гэдгийг одоо харж мэддэг. Чиний илүү юм бат чанга зан чанарыг бас зөргийг бас өнөөдөр нэг илүү олж харлаа танилаа. Чин сэтгэлээс надтай өөрхөн сэтгэлгэн хаваалчаад өөрхөн өнгөрөөлтөй хуваалцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Та зөргээд тийм болоос ирээд манайд ирээд надаас ингэ сорлоо. Хүсэндээс үн сэтгэлээс баярлж шүү. Найзынхаа гэр бүлд над жаргал хүсье. Баярлалаа. Баяртай. Баяртай.